өмч хувьчлал болсон. Хувьчлагдсан 928 төрийн өмч өнөөдөр ямар байдлаар ашиглагдаж байна? Үндсэн зорилгоосоо гажсан уу? Тэнд ажиллаж исэн ажилтан албан хаагчдын нийгмийн асуудал шийдвэрлэгдэж чадсан уу үгүй юу? Яагаад цэнхэр ягаан тасалбартай холбоотой менежментийн хувьчлалтай холбоотой энэ асуудал шудраг биш гэдэг ийм нийгмийн хардталд дагуулж байна. Үнэхээр тэр аж ахуйн нэгжүүд өнөөдрийг хүртэл ноогдол ашиг тараах хэмжээний ашигтай ажиллаж чадахгүй байгаад байна уу? Эсвэл татвар нуун дарагдуулах замаар ч юм уу ашгаа худал мэдүүлээд өнөөдрийг хүртэл яваад байна. Энэ байдал дээр хамтдаа дүгнэлт хийх хэрэгтэй. Шаардлагатай гэж үзвэл ажлын дэд хэсгүүд бас байгуулж болно. Энийг ажлын хэсэг хуралдаар надад санал оруулж болно гэж бодож байна. Тэрний дараа 2018-аас 20 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай энэ асуудлыг бидний хувьд ярилцах боломжтой гэж бодож байгаа. Ер нь бол төрийн өмчийг хувьчлах нь мэдээж буруу биш. Энэ бол зах зээлийн нийгэм. Тэр өөр дээрээ байгаа ашиггүй эсвэл зардал ихтэй энэ өмчүүдэд хувьчлах нь бол зүй ёсны асуудал. Гэхдээ эхлээд эхний хувьчлалтай холбоотой энэ асуудал дээр дүгнэлт гаргаж засгийн газрын их хурл танилцуулсны дараа энэ процесс албан ёсоор хөтлөх зүйтэй гэдэг байдлаар тушаал гаргаж байгаа гэж бодож байна. Асуулттай юм байна. Тэгвэл тэгээд тодорхой бол дөрөв мэдүүлсэн байна. Гэхдээ энийг их хурлын даргатай болж ярьж байгаа. Тэгэхээр энэ дүгнэлтийг гартал ерөөдөө энийг төлөвлөж байна гэж ойлгож байна. Санхүүгийн зохицол хорог оруулж байна. Тийм ээ. Тэгээд тэрийг ярьж байгаа дэд ажлын хэсгүүдэд байгуулад яг хугацааны хувьд бол сайн ажил бол хангалттай гэж бодож байгаа. 60 хоногийн хугацаа. Үндсэндээ 3 сар бүтэн 4 сар бүтэн гэсэн үг шүү дээ. Юутай ч 4 сард ээлж чуулга эхлэхэд энэ асуудлыг оруулж ирж танилцуулах нь зүйтэй юм. Үүний дараа бусад хувьчлалтай холбоотой асуудал яригдах нь бол илүү зарчимд нийцэх байхаа гэдэг ийм л байдлаар энэ ажлын хэсгийг байгуулж байгаа. Ганбатараар тодруулж хэлэх юм байна уу? Ер нь бол яг 92 оноос анх бол 1991 он Улсын баг хурлаас байсан төвчлөлийн комиссын тэгээд энэ асуудлыг цаашдын үед нэгэн үеийн хүмүүс олж ирсэн. Үүнтэй холбоотой баримт материалууд бол үндэсний архив, Улсын архив болсон. Тэгэхээр архивын материалын нэгэн зүйлсээ заашгүй гаргах гэсэн дэд ажлын хэсгүүд байгуулад ингээ явчих болно тийм ээ. За өөр тийм хуучин үцасны төлөвлөлт болсон төлөвлөсөн хэмжээтэй гэдэг байна. Одоо 2 сар байна. Тэнд бол материалууд нь юугаар хайлаараа софтвер байдаг материалууд нь ер нь бол яг гол зүйл Монгол улс нийгмийн шилжилтэнд ороод шинэ үндсэн хууль батлагдсанаас хойш 27 жилийн хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн цаг хугацаагаа бид нэр нийгмийн хувьд ч тэр улс төрийн хувьд ч тэр зэгцэлж нэг тийм дүгнэх цаг болсон. Хангалттай хугацаа гэсэн үг шүү дээ. Ерөнхийдөө нийгмийн шилжилт 25 жилийн циклийн дараа энийг дүгнэдэг нь дэлхийн бас нийтлэг жишг байдаг.
Өнөөдөр Монгол хүн одоо иргэдийн 3 тутмын нэг нь ядуу амьдарч байна гэдгийг дүгнэлт өгдөг. Ажлын байр болон одоо ядуурлалтай холбоотой статистик одоо буурахгүй байгаа. Нийгмийн давхаргын ялгаа үүсэж байгаа. Үүнээсээ олж нийгмийн бухимдал, үүнээсээ олж улс төрийн тогтворгүй байдал, энэ нь олмоор нийгмийн тогтворгүй байдал болох ийм одоо эрсдэлтэй байна гэж одоо олон улсын байгууллагууд бол дүгнэдэг. Монгол улс одоо хөгжлийн томоохон бас зорилтууд тавьсан. За бодлогын 502 баримтчиг гаргасан байгаа. Биелэлд бас тийм хангалттай төвшөнд бас байхгүй байна гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ бүх зүйлийн одоо эхлэл болсон зүйл бол энэ өмч өвчлөлтэй холбоотой асуудал байсан гэж ерөнхийдөө үздэг. Тэгэхээр энийгээ бидний хувьд үнэлж нийгэмд яг юу болсон, юу болоогүй гэдэг энэ бодит мэдээллийг өгчиж дараагийнхаа одоо тийм ээ хувьчлалтай холбоотой асуудал. За тэр нийгмийн салбарын хувьчлалтай холбоотой асуудал яригдаж эхэлж байгаа энүүд бол бид ямар нэгэн байдлаар таслал юм уу цэг тавьжиж цаашаа харахгүй бол өнгөрсөн алдаагаа бид нар дүгнэхгүй байж одоо ирээдүг харах бол боломжгүй мал гэж үзэж байгаа юм л. Тийм учраас хэдийгээр одоо 18-аас 20 онд хувьчлаг үндсэн чиглэл батлах тухай энэ асуудал засгийн газраа ороод өнөөдөр их хуралд өргөн баригдаад явж байгаа ч гэсэн бид нар энэ шалгалтын дүгнэлт гартал одоо тодорхойгүй хугацаагаар үүнийг бол төлөвлөх зүйтэй юм а гэдэг саналыг гаргах нь зүйтэй гэж одоо ерхий сайдын хувьд ч засгийн газрын хэлэх газрын дарганы хувьд бас үзэж байгаа юм а. Ер нь бид аливаа юм дээр дүгнэлт өгчиж цааш явах хэрэгтэй. Яагаад одоо энэ стратегийн ордууд ч гэсэн бид одоо төртөө авч үлдэж чадаагүй. Яагаад өнөөдөр чиг ийм их баялагтай мөртлөө хүн ам ядуу болсон гэдэг шүүмжлэлт ингээд яваад идэв. Яагаад хүн амын дундаж давхраг 25 30 орчим хувьтай байгаа юм. Энэ бүх зүйл ерөөхдөө бас энэ одоо зөвхөн улс төр эрх мэдэлд ойрхон хэсэг илүү давуу эрх авсан гэдэг бас энэ шүүмжлэл байдаг. Тэгэхээр энийг бол бас бид нар бодитоор харах хэрэгтэй. За энэ компаниудын төлөөлөлтөд ч гэсэн бас уулзахад болохгүй юм байхгүй. Энийг энэ дээр одоо бас бид нар хамтарч бас ярьж болно. Энэ амжилттай болж иж магадгүй одоо жишээлбэл энэ ногдол ашгууд тараагдах эрхцэн орчин бүрдэж иж хөрөнгөний мэржиж гэсэн бид нар иймэрхүү төвшөнд шинжилж иж дараагийн хувьчлуудыг хийх юм бол энэ бол илүү их тийм одоо чухал зүйл бас болно. Ингэж иж бид нар илүү их ашигтай явна. Илүү одоо нээлттэй менежменттэй явж чадна. Дэлхийн жишг өөрөө тийм л гэдэг. Манайх болохоор яг энийг бас хийж чадсан уу үгүй юу гэдгийг мэддэг юм шиг, мэддэггүй юм шиг бидний бас нэг юм сэдв болчиход байгаа юм аа. Тэгэхээр энийгээ бас ингээд мухарлахын зүйтэй юм аа л гэж үзэж байгаа. За өөр асуулт хариулт байна уу? За өөр асуулт хариулт авахгүй бол тэгээд та бүхэндээ амжилт хүсье. Ажлын хэсгээр яриа тавьчихдаггүй. За баярлалаа.